Заавчдын өнөөдрийн Түмэн амгалан галтрын ТV телевизийн 1-р сувг Монголын комментчдын үгийг сонсдог чөлөөтөн дөр нэгдлээ 12 дугаар сарын 25-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод 18 цаг тэг минут болсон байна. Монгол коммент нэвтрүүлэг өнөөдөр үзэгч та бүхэндээ товлсон цагта товлсон гадараасаа хүргээд бэлэн болжээ гэж. За сонин сайхан юу вэ? Сүүлийн үед ч одоо зүгээр нэг шилдэг бас дахин шилдэгүүд тодорхойлох шиг байна тий. За ойр өдрүүдэд бол аргагүй байх гэж бодож байна. Ягаад гэх юм бол албан байгууллагууд ер нь бүх л газрууд тий шилдэгүүдэд тодруулж байгаа учраас юу яваа баяр бодож байна. 12 дугаар сарын нөгөө 21-ээс хойш дэлхийн сүнэг өдрөөс хойш ер нь шилдэгүүд энэ шинэ жил жоох ирчимчж үгүй юу? Тийг магадгүй бах чинь. Магадгүй бах. 21-ийг л хүлээж явах шиг үсэ. 21-ээс хойш л одоо зүгээр шинэ жил чинь жаах байна. За тэгээд бүх байгууллагуудын шилдэгүүдтэй бас амжилт хүсье гэж мэдээж байна. Тэгээ байгууллагууд л одоо гэдэг шилдэгүүд бол байгаа байлгүй. За нэвтрүүлгийн өрөө хэлээд өнөөдрийн дугаарыг эхлэж өгч байна. За Монгол комментэд нэгтгэе. За баярлалаа. За өнөөдөр бол нэгдсэн байгаа. Бас их түүхэн өдрөө. Нин угууны гэлгэд байгаа боломж завшааныг бас ашигланаа. За нөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг энэ эндэр дээр сууж байгаагийн хувьд одоо баяраа өтөр даваа ирэх байд юм байгаа үстэй. 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан албан хаагчдын шинэ жилийн баяр бол болж байгаа өнөөдөр. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа. Тэгээ болор үзгээ тэмдэглэж байгаа. Одоо эхэлсэн байгаа хаа 6 цагаас гэсэн энэ арга хэмжээ эхэлсэн байх шиг байна. Энэ салбарт ажиллаж байгаа мэрэгжил нэгтэй, ган үзэгтэй бүх одоо сэтгүүлчид, зураглаачид, хэвлэл мэдээллийн инженер техникийн албад, ард үеид хамгийн гол нь арын албанд бас тий зүтгэж байгаа бүх одоо салбарынхаа ажилтан албан хаагчдад, уран бүтээлчдэд баярын мэндийг хүргье гэдэг гоё ялгадчихжээ. За баяраа болохоор бас нэг юу гэж байна уу? За түүнээс гадна бол өнөөдөр Монгол улсад уул уурхайн салбар үүсч үтсний 90 жилийн болоод хурлаа хийгээд бас л одоо шилдэгүүдээ шалруулад ийм зүйл бол өнөөдөр өрнөж явах шиг байна. Тэгээд Монгол улсад бас яг энэ салбарт ажиллаж байгаа нийт одоо бас тэг хүмүүстээ бол баярын мэндийг хүргье гэж бодож байна. За тэгээд бас даваа өрхийг ашиглаад тэгээд бэлгээ маань хэллээ би бас мэдээж аавд бас баярын мэндийг хүргэж бодож байна. Тэгэхээр баярын авснаас уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа. За тэр дундаа бас яг ажиллаж байсан одоо энэ 5-7 гэдэг энэ газрыг одоо өдөөд байгаагүй байхад нь тий одоо бүр нав жоохон байхад тий тэнд одоо хайгуул одоо жинхэнэ нөгөө Оросын нөгөө өрмөөрч гэдэг юм өрөмдлөгч юм ингээ хийж ясан бас одоо нэг цөөхөн улсууд ер нь байд юм бэлээ. Одоо тэрхүү бүх улсуудад ер нь одоо бас баярын мэндийг хүргэе би бас одоо баярын мэндийг хүргэж бодсон шүү би. За хүмүүстэй бүгдэнд баяр хүргэе. Амныхаа бол Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт ажилчдад бас баярын мэнд хүргэж байгаа. За ингээд нийт нь хамтдаад нэг гоё ялгадаж шүү. За баярлалаа. Үндсэн сайхан мэдээллүүд байна. Өнөөдөр бас мэдээллийн цахим сайтуудаар явж байгаа үйл амьдралын мэдээллүүдийг харахад бол ерөнхийдөө бас Монгол улс их орн бас гэгээ татчихээн. Гэрэлтэй сайхан ирээдүг бас бүтээхийн төлөө зүтгэж байгаа юм байна. Олон сайхан ажлууд эхэлж байна. Олон гаццсан асуудлууд үргэлжилж байна. Ер нь бол бас нэг саараасаа илүү сайн сайхан мэдээллүүд бас ер нь зүгээр захин ертөнц цавьд бол зөнгөлсөн ийм нэг өдөр болов гэсэн тиймэрхүү хандлага бас байна. Мэдээж хэрэг хорвоо гэдэг ирээлтэй бараантай. Саар муу зүйлсүүд байлгүй яг хөө тий аль ядарж байгаа зүдрж байгаа тий ажилгүй амьдралгүй тий юу гэдэг өсөж байгаа цангаж байгаа тэр асуудлуудыг тэрхүү. Гэхдээ энэ бол бас юу гэдэг цаг хугацааны л асуудал байх Монгол улс их орн маань манд мадарнаа сайн сайхан болно гэсэн тийм итгэл найдвар гэрэл гэгээ бол одоо Монголын залуучууд болгоны зүрхэн зохиж байгаа шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. За мэдээллийн сайтуудаар явж байгаа өнөөдрийн хамгийн гол асуудал жолооны үнэмд хэвлэгдээд эхэллээ. За баярлалаа. Барах юм байна. Өнөөдөр чинь бүр нэг алга ташмаар өдөр байна. Жолооны үнэмд хэвлэгдээд эхэлсэн. Хараа мэдээллийн олоо цэгмэн сайт дээр бүх сайтууд дээр 1000 жолооч жолооны үнэмдгээ хүлээж исэн. Хэдэн сараас хойш лээ? 5 дугаар сараас хойш тийм баг. 5 сар, 6 сар, 7 сар, 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар, 12 сар, 8 сар хүлээлээд ёстой нэг үнэхээр энэ хугацаанд төвчээрийн төлөөл тасарчлгүй те итгэл найдвар нь бүгчлгүй уран зориг нь могчлгүй хүлээж исэн нийт 40 мянган үнэмлэхгүй байсан жолооч нартаа бас одоо баярлалаа гэж хэлээ те. Өнөөдөр аль биесээр Монгол улсад жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэлсэн байна. Одоогор бол 2 машин зэрэг хэвлэж байгаа юм байна. Маш их материал одоо бөөгнөс учраас 24 цагаар жолооны үнэмлэх хэвлэж байгаа ажиллагааг энэ ажилтнуудыг бол 24 цагаар шахаж ажиллуулж байгаа юм байна ээлж гаргаад. За мөн одоо удахгүй дахиад 2 юу яах машин орж үнэмлэх хэвлэлдэг машин орж ирэх ийм нөхцөл байдал бүрдсэн инженер техникийн ажилтнууд нь бол хэвлэх машин авчрах гэдэг бас тэр холбогдох улс орнууд руу явсан юм байна. Ингээд 4 зэрэг машин ажиллах нь ямар ч байсан эх 2013 оны 1-р сарын сүүлийн 7 хоног гэхэд багтаагаад 40 мянган жолооны үнэмлэхийг бол хэвлээд тараачих иймэрхүү тохироо тооцоотойгоор бол ямар ч байсан ажилдаа орсон юм байна. Энэ их том зүйл шүү.
Энэ бол ямар ч байсан одоо ёстой. Баярлалаа. Маш их явуулж хүрэлээдээ нэрээ тий. Мөн чи хэлж ярьлаа да гэж. Тэгээ ямар ч сан ард иргэдийнхээ үнэлгээ өгөхийн тулд 24 цагаар ажиллаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээд тий бас энэ ажлыг эхлүүлсэн тэрхүү хэвлж 24 цагаар ажиллаж байгаа тэр хүмүүстээ бас тий баярлалаа. Шийдэж өгсөн бүх улсуудаа мэдээж баярлалаа гэж. За ингээд энэ асуудал бол нэг тийшээ шийдэгдэж байгаа юм байна. Өнөөдрийн бүхэл сайтуудаар явлаа. За дараагийн нэг мэдээлэл гэх юм бол 340 мянган чинь сураг бол нэгнээс л ингээл дуулдахгүй энэдрээгээл байсан. За тэгэх юм бол өнөөдөр бол шийдсэн юм байна. Санхүүжилтийг яг энэ нэгтгэд гээл нөгөө ярьжсэн те түүнээс бол яг нөгөө шилжүүлж бол амжааг үлээсэн юм байна л да нөгөө банкуд ч юм уу те. Их усүр нь орж ирээгүй байсан. Тий их усүр нь бол орж ирээгүй байсан. За үлдэгдэл 340 мянган төгрөгийг за энэ сарда багтааж олон гэсэн боловч банкнуудад бол нөгөө санхүүжилт нь ороогүй байсан. За өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө бол шилжүүлээд эхэлж байгаа учраас тэгээд маргааш нөгөөдрөөс ингээд нэг жигдэх байлгүй дээ. Бас л нөгөө нэгтгэх гээл те хүмүүс маань хүлээсэн л байсан. Бас хүүт гадаа үтэн бахад нэг очоод банкнд санхүүжилт ирээгүй байна гээл те. Бас гадаа үтэн бахад хүмүүсийг нааш нь ингэж тэгж явуулж чинь ч гэдэм үү. Нэг ийм асуудал бол яригдаж шилжижсэн бол за өнөөдөр санхүүжилт нь ороод хуваарлтуудыг бол хийгээд эхэлсэн учраас гоё. Бас гоё маргааш нэг нэгнийхээ амнаас гоё мэдээд дуулах чи яасан гоё юм бэ? Махны үн бууч. Гоё да. Тэгээ бидний шүдний өвчин болоод ирсэн тэгээд махны үн бол бууж эхэлж байна. Тэгэд махны үнийг буулгах чиглэлээр бас тодорхой хэмжээний санхүүгийн одоо тийм хан босгож байгаа юм байна. Тэгэд махны үнийг доктортой ойлгох, үнийг буулгах зорилтоор засгийн газраас бас нэмэлт санхүүжилт гаргаад за ямар ч байсан санхүүгийн асуудлыг мөн шийдсэн. Гэхдээ зүгээр юу гэдэг эдийн засгийнхаа юу гэдэг нөхцөл байдлаар бас махны үн өөрөө бас аясаараа бууж байгаа тийм хандлага бас байгаа юм байна. Энэ мэдээллийг өнөөдөр бас мэдээллийн Newsman сайт олон нийтэд хүргэлээ. Та бүхэнд баярлалаа. Хүчит чонгор зах, за ер нь хар орон нарантуул зах, хүнсний томоохон захууд бөмбөр худалдааны төвүүдээр жижиглэнгээр худалдаалагдж байгаа махны үн бол 1000 хүртэл төгрөгөөр хямдарсан тухай мэдээлэл байна. За энэ бол мэдээллийн сайтуудаар бас тодорхой үн ханшитайгаа график судалгаатайгаа бол хүрлээ. Тэгээд одоо News-ийн бол тодорхой энэ асуудлаар бол сурвалжлага юм хүм хийсэн юм байна. Улс төрийн тойм сонин дээр нийтлэгдсэн нийтлэлийг захим хэлбэрээр News-ийн олон нийтэд хүргэлээ. Тэгээд ер нь бол цаашдаа махны үн бас хямдраад явах ийм боломж болцоо бол уг нь харагдаж байгаа юм байна. Гэхдээ энд бол 100% баттай итгэж болохгүй. Яагаад гэвэл шатгууны үн өссөн байгаа 50 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Цаашдаа бензин шатгууны үн одоо дахиад нэмэгдэх юм хандлага гарвал хүссэн хүсээгүй мах битгийг л бүх зүйл бас үнд ороод явдаг ийм байгалийн зам ёсны үзэгдэл бас сүүлийн олон жил бас Монгол улсын оронд давтагдан харагдаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ямар ч байсан өсөөгүй бууж яана гэдэг энэ мэдээллийг Монголын ард түмэн бас сонсох хувьтай байжээ гэдгийг бас хэлхэн зүйтэй юм тийм үү? За дараагийн бас нэг гоё мэдээлэл. За энэ бол бас нэг байртай холбоотой. За гоё мэдээгээр эхэлж байна шүү. Дандаа юм гоё мэдээлэл. Дандаа гоё мэдээлэлүүд байгаад байдаг бол дуулгаад л байна л да. За орон сууцны үнийн талаар шинэ онд бол мэдээлэл хийх юм байна. Дөнгөж шинэ он гаргаад орон сууц метр квадратанда хүрдгвэ гэл элдв янзын асуудал бол тэг газрынхаа үнэн шингээдэг. Цаашид юу нь бас нэг иймэрхүү байх юм уу, үнэн буух юм уу, юу гэдэг одоо мэдээллийг бол ямар ч шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газараас бол хийгээд бол шалгалтыг бол дууссан юм байна. Энэ дээр бол маш олон зөрчил интернет нөгөө нэг яагаад битэр асууж ирсэн ш танаа метр квадрат хүрж гин үү гэхээр маш олон улсад хүрэхгүй байна. Хүрж гин ч гэдэг юм ийм асуудлууд бол орж ирж байсан болоод за шалгалтын дүнг бол нэгдсэн хэмжээгээр бол аваад үзсэн. Дөнгөж он гаргаад за энэхүү одоо метр квадраттанд үнэхээр хүрдгүү яадаг гэдэг ямар алдаа дутагдал яасан цаашид ямар арга хэмжээ авах уу гэдэг мэдээллийг бол ямар ч хийхээр бол бэлдсэн юм байна. Баярыг хэлэх гээд байгаа гоё санааг би зүгээр нэмээд жоохон дэлгэрүүлээд өгч идэх байна. За тийм. Гоё санаа чи юу хэлэх гэсэн гэхээр үзэгчдээ бас нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. 2013 он гараад 13 оны 1-р улирлаас эхлээд орон сууцны метр квадратын үн аль биесээр буурч эхлэх тэр бодит тооцоо судалгааг мэдээллийн сайтууд хүргэлээ гэж. Ерөөсөө тийм. Ирэх 13 онд нөгөө жинхэнэ амьдралаас дэндүү хол тасарсан байр орон сууцны үн буух тийм бодит боломж болцоос харагдаж байгаа. Нөгөө талаар барилга бот байгуулалтын яам тодорхой хэмжээнд барилга орон сууцны угсралтын барилга орон сууцны компаниудтай хамтарч ажиллана гэж байгаа юм. Хамтарч ажиллахдаа тодорхой боломжуудыг тэднэрт бас олгоно. Одоо газрын үн ханшийн хувьд юм уу тий? Тодорхой хөнгөлт урамшууллуудыг эдлүүлнэ. Эннийхээ хариуд эргээд явах хэр зэрэг тодорхой шаардлагуудыг бас тавина. Тэрийг нь мөрдөж хянж ажиллана гэж байна. Метр квадраттай хүрж байгаа юм уу? Халаалт дулаан нь асуудалгүй юм уу? Гэрэл цахилгаанаа яаж хийж байгаа юм? Тэ? Тэгэд одоо юу гэдэг нь те орон сууц ашиглалтанд ороход усын комиссд хүлээлгэж авсан өгсөн болвол ор дээрийн хэдий хэрэг хугацаанд бас иргэдийн гар дээр тавих юм. Энд тийм үстэй. Одоо жишээ нь Улаанбаатар хотод ашиглалтанд орж байгаа байрнуудаас баг ор дээр авсан хэцүү шттэ. 5 6 жил ор дээргүй байранд л байж шттэ. Минийч байр юм шиг эсвэл хүнийч байр юм шиг те гээ байж байгаа аль иргэдийг тэргэх юм бэ? Гэх мэтчлэнгийн асуудлуудыг зохицуулна хамгийн том бодлогын асуудал нь бодит үн ханш гэж чимийг бий болгоно гэж байна. Тэгээ ярих яах вэ? Хамгийн гол нь ажил хэрэг болгоорой гэдгийг л зүгээр хүсье.
Дараагийн гоё мэдээ. Энэ сарын 31-ний өдөр бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байгаа юм байна. 12 дугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байгаа учраас 31-ний даваа гарагт 6-гаар төгссөн авто тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох бол 20 өдөр байдаг. Тэгээд 12 дугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр учраас энэ өдөр бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна. Оллоо минийхээ энэ материалыг олон нийтэд хүргэж байх юм. За Time цэгмийн сайт зарим улсууд зүүн гар тийш ирэхийг хориглож байгаа тухайн материалыг олон нийтэд хүргэлээ. Нийслэлийн замын цагтаагийн газар замын хөдөлгөөний шин зохицуулалт хийхээр болж байна. Инх тайвны үргэлжлүүлээний хөдөлгөөн ихэнхдээ чигээрээ 2 дугаар игнэгээр явж өдрийн турш ачаалт ихтэй байгаа бөгөөд хөдөлгөөн баруун тийш сунж тогтмол гэрлэн дохио болон зохицуулагчийн дохиогоор нэмэлт хугацаагаар явуулж байгаа. Энэ нь их тойрогоос бөмбөгрөөс Сөүлийн годомж, үндсэн хуулийн годомж, амар санаагийн годомчны хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. Маргаашаас эхлэн Гранд Плазагийн улзуурт инх тайвны үргэн чөлөөнөөс амар санаагийн годомж руу зүүн эргэж орох 11-р сургуулийн арын улзуураас инх тайвны үргэн чөлөө Чоймлийн годомж болон Барилцааны годомж руу зүүн эргэж орохыг хориглож байна. За та бүхэн бол тэгэхээр Гранд Плазагийн улзуураар зүүн тишээ эргэдэг энэ нэг бол болж чинь гэсэн үг болж штэ. Тэгэд би бас боддгийн ер нь бол ингээд зохицуулж ийн одоо жишээ нь зүүн тишээ эргэхийн ингээд тодорхой 2 улзуур дээр зүүн эргэхийг хориглолцлоо. Энтэйг адилхан зарим уулзуурууд дээр нь бол хоригдсон байж байгаа уулзууруудыг нээх хэрэгтэй шиг санагдсан. Эсэргээрээ. Олон тийм зүйл биш үү? За би энэ дээр ганц зүйлийг хэлэхэд энэ дээр яг замын цагтаа нөгөө битэрийг бас үзүүлж түрүүний өчтөрөө ярьдаг те. Папарац нэмэх трафик гэдэг нөхөө бол трафик гэдэг нөхөө сайтанд бол дандаа замтай холбоотой асуудлууд гардаг. За тэгээд ер нь бол Гранд Плазагийн уулзуураас урагш ирэхийг хориглосон шийдвэр болон 11-р сургуулийн уулзуураар урагш ирэхийг хориглосон шийдвэр зөв үү буруу гэдэг санал асуулгыг бол явуулсан байлээ. Маш олон хүмүүс бол яг дийлэх нь бол буруу гэдгийг хэлсэн байлээ. Тэгээ энэ одоо нөхөцөө шийдвэрөө буруу шийдвэрөө ард иргэдээс асуух хэрэгтэй. Ингээд санал асуулга явуулж байгаа ч мэдээж ард иргэдийнхэн бас тэрхүү үгийн бодлыг бол би сонсох байх, тэгжээж бас шийдэх байх гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан одоогийн байдлаар бол энэ шийдвэр дээр маш олон жолооч нар, маш олон улсууд л одоогоор бол юу гэдэг нь жоохон буруу гэсэн юм шийдвэрийг бол гаргасан байлаа. Гаргасан ч яах вэ? Зүгээр санал асуулт оролцсон байлээ гэж. За яг хөө тэгээд юм гэдэг тэгээд алдаатай дутгал. За өнөөдөр нэг гоё юм яасан шүү дээ. Наангунаг трафик нэмэх болчихоо гэдэг энэ юуны замын цагтыг нэг Facebook группээр бас явж байгаа санал асуулга дээр Улаанбаатарын төвийн автозамын 1-р игнийг одоо автобусны зам болгож чөлөөсөн асуудлыг эсэргүүцсэн иргэд юм бас тийм нэгэн юм тодорхой гомдол саналууд бас орсон байлээ. Ерөнхийдөө бол улсын дугаараар ангилдаг асуудлыг иргэд дэмжиж байгаа. Энийг бол хүлээн зөвшөөрөөд явж байгаа чадж байгаа. Ер нь бол одоо хоригдсон өдрөө нэг юу хулгайлаад ч юм уу те эсвэл нэг сэргэлэнтэй л одоо нэг дүрм журм зөрчил зам дээр гарч байгаа асуудал дарагч бай сэрэгч бай ер нь нэг харагдахгүй шүү дээ. Энд чинь бидний хувьд бол сэтгэлгээний маш том өөрчлөлт нөгөө талаараа их том ухамсар сууж байна. Гэхдээ зөв төв замыг 1-р игнийг одоо жишээ нь зөвхөн автобусных болгочхоор зэрэг ерөнхийдөө энэ усын дугаараар өөрчлөлтөж үр дүн бас гарахгүй байна гэдэг тийм иргэдийн гомдол санд их байна л да. Их хөл байгаа ах тий. Яг нэг үгүйн хэлэхэд хоёрхан игний замтаа тэрнийхээ нэгийг одоо хааж авчаад нөгөө талд нь одоо үлдсэн тээврийн хэрэгслүүдийг зорчгээд ингээ хэрцэн зэрэг хэр зэрэг бас одоо тий үр дүнтэй зүйл ингээ бодуулсан. Нэг одоо олон игний замтаа нэг 4-5 юм байж байгаа л нэгийг автобусных болгоол одоо нэг гадны туршлага ярьж ивэл болно. Давай. Тэгэхдээ одоо чи ингээл хар төв зам дээр багтцахгүй нөгөө хитэ автобусууд нөгөө нэг өндөр үнээр авсан хитэн цоогоор шангуудын зүгээр ингээ замтаа нэг ялаа айц ингээл байж байгаа. Тэгээд юус ингэсэн шүү дээ. За энэ нэг ширхэг гоцгор ягаа юм чин 18,000 төгрөг шүү. Хэрвзээ хугалах юм бол 3 нугалт 54,000 төгрөгөөр торгуул төлнө шүү гэдгсэн. Тэгээ ингээ жолооч нар хөөх юм үнэндээ тэр чинь мөрөгж явах юм алга. Хин госч ирвэхэр нөгөө автобуснууд ч өөрсдөө госч. Тэгээ яах юм нийтийн тээврийн байгууллагуудаас юуг авах юм те? Цалин баг байна гэдэг үлсгэлэн дардаа чагсаал хийгээ явж байгаа улсуудаас юу хийн авах юм бэ нөө дүүргийнх. Тэгээ нөөс хоосон хүний 2 чихийг авах юм уу гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Ингээд энэ ерөн зүгээр тэгээ хэр зэрэг үр дүнтэй ажил юм гэдгийг бас энэ хотын удирдлагууд бас бодмоор болгоомжтмоор. Яриад орсных битээр бас ер нь хорвоогийн хамаг муу муухайг л ухаж хайгаад сууж идэг хоёр юм бол биш шүү. Аль аятайхан сайхан гэрэл гээтэй гэсэн мэдээллүүдийг үзэгч тав хүндээ чадан ядан бас дуулгасан хүргэсэн. Одоо үндсэн асуудал руугаа оръё. Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой гомдол санал болгож бас тасархаа байл. Яг үнэ. За өнөөдөр мэдээллийн GoGo-ийн сайт дээр гарсан материалын гарчгийг үзэгч тав хүн өөрсдөө нүдээр хар. За. Цан хүүргээ татуусаар цанцсан чарга ирлээ гэж. Автобус одоо ийм нэр авсан явж штэ. Хөөе нэрээ тийм байгаа шүү. Цан хүүргээ татуусаар те цасан үгэн ирдэг болсон болохоос биш ямар цанцсан чарга ирдэг юм уу? Ийм юм байж л да зүгээр энэ гарчгнаас нь бодороо үзэгчтэй. Үзэгчдээс гадна хот дүүргийн удирдлагууд бодороо. Ер нь бол ярьсан тохирсон зүйл биш дээ. Зарцуулсан гаргасан хөрөнгө мөнгө бас биш дээ.
Нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулах тийм чанар стандартыг сайжруулах, шинэ харилцааны соёлыг дэвшлүүлэх, тий халаалт дулаан явах тийм цонхын цамцдаггүй байх, буудлаа зарладаг байх тийм харилцааны камертай байх. Тэр битгийг л GPS системтэй байх гэв. Хичнээн төгрөг энэ нэг хідэн ядарсан монголчуудын халааснаас татвар болгож авч энэ нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулъя гэж зарцуулва. Ганцхан тоо би чамд хэлэхгүй. Өнгөрсөн жил 400 автобусанд зүгээр одоо утаагийн нэг хагас одоо шингэлдэг тийм тоног төхөөрөмж суулгаж яах гэж хэлээл 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Хэрв зэ бодоор байнгүй. 10 тэрбум төгрөгөөр зүгээр автобус оруулж ирээд нийтийн тээврийн үйлчлэгэнд нэмээд явуулсан бол жишээ нь тий жишээ нь автобусны буудал дээр овоор зогсоод автобус ирэхээрээ баярлдаг, араас нь зүгдэж чирэгдэн гадаа чигчилж явдаг байдал хэр зэрэг өөрчлөгдөх байсан бэ гэдгийг бодлоо. Камержуулж байгаа нэртэй хэдэн төгрөг зарав. Тэ? GPS системтэй хаана явж байгааг хяндаг нэртэй хэдэн төгрөг зарцуулав. Тэгэл үйлчлэгээний соёл стандартыг сайжруулж байгаа нэртэй хэдэн төгрөг зарцуулав. Тэгээ цонх цантуулдгүй бас нэг юу лээ тэр чинь нэг юм наана гэж байгаа. Тэрэндээ ихтэл хэдэн төгрөг зарцуулав. Идэж уул бас нэг ханч цадуул цаддаг болтол идлээ штэ нэг нэг үнэхээр. Алийн болгоо одоо нэг автобус гэж нэг тий ёстой нэг ийм чарга шиг юм байж байгаа юм бэ. Үнэндээ үнэн байхгүй. Дурын автобус руугаа гүүгээд ороо нэрээ. Ёстой харагдана онжин жоо нэрээ ёстой. Зүгээр нэр пүнк хийсэн дулаахан сайхан тий бүх цанхууд нь цангуу мөсгүү тийм автобус явж идэг бол ёстой уучлаарай нэрээ тий ёстой хилмигдүүлж байгаа гэдээ би ёстой өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрье. Үнэндээ байхгүй байхгүй. Байхгүй болохоор чинь иргэд хилдэд яриад байгаа юм. Энэ асуудлыг бас бодъё л доо тий. Сүлийд бол нэлээ идэвхжиж байгаа гэж ер нь хэлж болох бах тийм нийтийн тээвэртэй холбоотой ялангуяа харилцаа цонхон одоо цаантцсан хаанд явж байгаа нь юусэн мэдээдгүй. За энэ дээр анхаарна үсттэй тэгээд цан хүүргээ татуулсаар цантсан чарга ирлээ гэж нийтийн тээвэр манаас ийм нэртэй. Энэгээр зүгээр яг наргаад байгаа ч юм биш. Гарчгаас нь би үзэгчдийг юу бодоосоо гэсэн гэхэр зэрэг хөөрхий минь тий ядарч яваа юм тий. Улаанбаатарчуудын хүл дүүжилж байгаа ингээл дандаа бас толгойг нь нилээд идэх хэр зэрэг зөв юм бэ гэдгийг ярих гэдэг байгаа байхгүй. Улсын төсөөс хичнээн төгрөг гаргаж одоо жишээ нь тэр нэгдүгээр игнэний чинь тэр шонг зоов. Тэр нэг ягаан пивруудыг. За хичнээн боломж олгов те. Автобус компаниуд одоо ашиг орлогогүй болж ин эргэлтийн хурд нь бол удаагаад байна те. Шилдэг амтсан гайл түнхчрэлд хамаг дийзлээ зарцуулж ин энэ төр гэл ингэсэн. Тэгээд одоо бүхэл бүтэн Улаанбаатарын төвийн годамжийг бүрд ингээл 5 шараас нь эхлээд баг офицерын ордон хүртэл нэгтгэн ингээл чөлөөлөл өглөө. Нэгдүгээр игнээс чөлөөлөл өглөө штэ. Хамгийн гол нь эндээс ч үрдүн гармаар штэ. Үрдүн гарахгүй юм байвал одоо ямар хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед яасан хэр зэрэг одоо автобусны буудал дээр ингээд жолооч кондукторууд бол ерөнхийдөө яадаг гэсэн хэр зэрэг ингээд зөвхөн ингээд цонхоор урдлын цонхол одоо цангуу ээждэг. Тэргүүрээ юу хардаг гэсэн хэр аль буудал дээр оюутан их байна гэдгийг хардаг болсон байхгүй. Аль автобусны буудал дээр цүнхээ үүрсэн хүн их байна. Тэрэн дээр л зогсохгүй өнгөрөх юм шүү гэдэг ийм ганц логик сэтгэлгээтэй болж шít. Нэг нөгөө бид нар сайн мууга ярьж иж шийднээр нэг тэгж муугийн үзэж улдын шагаагаад байгаа юм биш. Тэгэд яасан гэхээр сүүлийн үед ерөөсөө яг ийм болсон байхгүй. Одоо энэ мэдээллийн шуурга юм дээр байж. Юун дээр байж байгаа юм? Энэ үз. Оюутнууд бол автобусны буудал дээрх овоорсон хог бишээ гэсэн гачигтайгаар тавьсан байна. Нэг ачгийг ч гэсэн үзэгчд бас бодлоо. Ороод уншаа. Оюутнууд нэр овоорсон хог юм уу? Ерөөсөө ингэдэг бас. Одоо тэр хөдөө аж ахуйн их сургуулийн тэр автобусны буудал дээр бол зогсож цаанаас хэрэгтэй зогсож оюутнуудыг суулгадаг автобус бараг олдох байсан. Гүүн хөөн бараг тэ зүгдэн бараг зарим нь өмнүүр нь орж гівтгэнгээ алдчихсан л зогсоож ийн гэж шээ. Дигстүүлж ийн гэж бити бодороо зүгээр л бодит амьдрал энэ байгаа нөхцөл байдал энэ тэгэл хичнээн их мөнгө төгрөг зарцуулж хичнээн сайхан боломж олгож хичнээн сайхан одоо тав тухыг бүрдүүлж өгөв нийтийн тээврийнхэнд эргээд иймэрхүү үйлчлэгээд иргэд авах байсан юм бол ямар хэрэг байгаа юм бэ? Тэгээд хараан, загнан, зандарн тий. Тэгээд одоо оюутнууд нэг үнэмлэхээ үзүүлсэн хүн бол баг тэр автобусанд баг тий нохооноос дор байгаа байхгүй. Тэгээд орж ирэл нэг өндөр настан хүн нэг үнэмлэхээ гаргаа үзүүлчихвэл баг тий баг л хялцаад. Тэгээд нэг оюутан орж ирэл нөгөө виза карта гаргаад ирэх юм бол ингээл тэр баг наа чи баг үнэн байсан ч хурамч юм байна гэж хурааж аваад л хуглаад нуглаад 10 жилийн хөвтөдөөс 400 төгрөг аваад. Гээд ингээд яриул бас ярмаар байна. Энэ нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой асуудлуудаар би бас Монгол комент хаягууд руу иргэдийг санацдаг хэлээ бичээж гэж байгаа. Аль чиглэлийн ямар автобус те ямар үйлчлэгээний доголдолтой байгаа гэдэг. Зөв ер нь бүгдээрээ л нэг нөгөө юмаа ярил л та. Бас хатуухан л ярьж ижил асуудлыг чи шийдэх арга зам гарц гаргалгаа гэж бид нэр ирж хайж олдог үстэй. Гэдэг утгаараа би бас иргэдийгээ энэ асуудалд бас идэвхтэй оролцооч хийж байгаа. Нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулах одоо хот дүүргийн удирдлагуудын үгэнд тэндээс гаргаж зарцуулж байгаа мөнгөнд бид нар итгэх хэрэггүй юм байна. Өөрсдөө л ярий. Иргэдэл өөрчтэй.
Гол нь ерөөсөө ийм л сандыг би бас иргэдтэй хэлэх гэж байгаа. Ганцхан минут реклам байна. Энэ хооронд Монгол комент хаягууд бас идэвхтэй нэгдсэн байж байгаа. Баяраараа бас үзэгч та бүхэн Монгол комент хаягуудаар сан сэтгэлдлүүд ирүүлээрэй. Нийтийн тээврийн үйлчлэгээний асуудлыг үргэлжлүүлээд ярина. Үргэлжлүүлж ярихдаа өнөөдрөөр дуусахгүй ярина. За бэлгээ маань байна. Бэлгээ маань нийтийн тээврийн асуудлаар бол нэлээ ууртаа бухимдалтай асуудалтай болол хэлж ярьж байна. За үнэ бэлгээг ярьж бол үнэ. За бас амьдрал яг л тийм. Санаа оноонууд бол орж ирж байна л да. Атуусч байсан, мекерч байсан үнэхээр одоо тий мах ачиж байгаа юм шиг бол явдаг. За гадныхан бол сарын билет аваад л одоо явдаг тий. Сарын билет авчаад өдөр болоо ингээд нэг уншуулаад зорчдөг ч юм уу тий. Нэг иймэрхүү юмыг хэрэгжүүлж эхлүүлж гэдэг юм уу тий. За тэгэл хөөх нэг оюут манай нөгөө нэг оюутнууд л орж ирж байна да. Үнэ гэж байна. Реклам явж байхад хүртэл одоо би бүр ингээд бүр яг нэг нөгөөний хэлэх бүр уур бухимдал төрөөд байгаа байхгүй. За одоо таймшлаа. Нийслэлийн бүх иргэд ингэж байна л да. Юу яасан нөхөр одоо чинь түрүүний Монгол комент нэвтрүүлгээр бас нэг 2 хоногийн өмнө л үү явж байхад бас түрүү 7 хоногт ч л үү ярьж ирсэн байхгүй. Жишээ нь зайсангийн автобус бол яадаг вөхөр зэрэг оюутнууд ингээ олноор шиг байж ивэл зүгтчих гэж цаагуун дээр. Эвтэйг ингээ дарж гараад ингээ зүгтчих гэж байна. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ оюутны дээр виза карт зэ оюутны автобусны билет гэдэг юм чи юу юм гэхээр зэрэг автобус компаниудад л очиж байгаа шүү дээ. Тэр мөнгө хуваагдаад очиж байгаа байхгүй. Нийтийн тээврийн үйлчлэгээр эхэлж байгаа компаниудад оюутнуудын одоо тэр 4000 ч 5000 ч төгрөгөөр худалдаж авч байгаа тэр виза картны чинь мөнгө хуваагдаад очиж байгаа. Тодорхой том санхүүжилт болоод очиж байгаа. Тэгэхээр манайхны бодож байгаа ашиг сонирхол юу гэхээр зэрэг оюутнуудын тэр одоо тэр хөнгөлтийн одоо билетнийх нь мөнгийг авчаад дээрээс нь орж ирэхэд дахиад бэлэн мөнгө л авах тийм сэтгэлээ байгаа маш. Тийм юм шиг байхгүй шүү дээ хорвоод ирнэ. За ган эзэн чиглэлийн хатууснууд бол үнэхээр бас хэцүү гэсэн сэтгэлдүүд орж ирсэн байна. За цонх бол одоо цандахыг бол өгөөсгөж болох юм аа. За хамгийн гол нь буудлаа зарлаад явдаг бол бас болмоор юм аа гэсэн байна. За мөн нэг жоохон халагдсан газрууд руу гачуурт руу 52-ын тийшээ ерөөсө хатуус байдгүй. За орой болохоор нөгөө микро үнэндэг асуудал бол маш их орж ирнэ дээ. Хатуус ч одоо бас яг хөө тэгээд нэг хэрэг нэг тарифтай болохоор бас тарифтай болохоор нэмэгдэхгүй ингээд нэг яваад байгаа. Орой болохоор нөгөө микрийн маань бол 800, 900, 1000 гэд нэг нэмдэг ийм асуудал ингээл маш ихээр орж ирж байна л да. За бэлгээ минь одоо уурлаад яах вэ? Сайн сайхан болно гэсэн. Сайн сайхан болно зүгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Түнцэн юу баг зүгээр нэг ийм юм байгаа байхгүй юу? Айгуу тийм чиний миний гэсэн сэтгэлгээгээр л асуудалд хандаад байна уу даа гэдгийг би хэлэх гээд байгаа. Товчхондоо. Юу гэр зэрэг нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа байгууллагууд гэдэг маань нэг л монголчуудыгаа зөөж байгаа шүү дээ. Тэнд одоо хятадууд ч юм уу гадныхан чихэлдэж ороод байгаа юм байхгүй байхгүй юу? Бид нар бас нэг Монгол нь Монголоо гэсэн сэтгэлтэй байя. Бас нэг бүх юмд нэг өөр юм зүгээр ханддаг байя л гэж байгаа. Одоо чинь ингэж байгаа. Зарим том аврын автобуснууд 10 цаг болоод ингээ автобуснууд буучж байгаа шүү дээ. Тэрний дараагаар зарим нэг автобуснууд бол явдаг байхгүй юу? Манайхан мэднэ. Тэр автобусууд яадаг вөхөр зэрэг ингээд айгүй айтайхан заяа. 10 цаг болцсны дараагаар зарим автобусууд одоо нэг бааз мазрууга буцах хоорондоо ч юм уу бас нэг жоохон одоо хагийг хийгээл бууж ийн л та. Тэдний ааш маашны сайхан гэж яана гэж. Тэр одоо нөгөө үндсэн ажлын цаг нь дууссны дараагаар одоо нэмэлтээр үүртэй ашиг олж байгаа тэр нөхдүүд үнэн гоё. Буудлаа хилээд л те. Дараагийн бодол тэр шүү. Буух хүмүүс наалгандаа орж байгаа гэл нахилцаад юунд тэгчихэд хийвдээ тий. Эндээс л би ерөөсөө асуудлыг л ярих гэдэг байгаа байхгүй. За нисэх болвол ерөөсөө өглөө оройгүй хамаагүй л ерөөсөө 1000 байдаг л гэсэн байна. Зайсан бол бүр 2002 оноос бол тийм байсан гэж байна. 2002 оноос. Энэ магадгүй бичсэн 2002 онд одоо оюутан интер байсан байлгүй тий. Тэгээд одоо ч бас тийм л байсан л гэж байна тий. Стажинг алалцчихсан ба яг эд дунд бас алалцчихлээсэн юм шиг байна. За та орой мэндийг хүргье. Петрос компани бензин үн нэмэг байхад хэвлэлээр нэмсэн гэд байх юм аа. Энэ бол бас бодтой биш шүү. Хэрвээ итгэхгүй байгаа бол гараад юу гэдэг зүгээр харьцуулаад үзэж болно. Энийг нэг хэлээд өгөөч гэсэн байна. 620 төгрөг болсон мөлий те. Тийм үү. Нэмэг үйл гэж дуулах юм аа нэг нефтийн. За ямар ч тэгээд уншаад өгөөрэй л гэсэн байна. За ер нь бол нэг оюутны 70,000 та асуудлууд мөн ч их орж ирж байна. За одоо ч гэсэн өглөө ашигладаг хിവэрэ байна лээ шүү дээ гэсэн. За алалцдаг бол хിവэр байгаа. Тэгээд яг жоохон юм бодосоо ч гэдэм үү те. Удирдлагууд нь жоохон анхаараасаа сүүлийн үед нь нийтийн тээвртэй холбоотой асуудал нэлээ их орж ирж байгаа учраас бас тэр хандуулж ирж байгаа юм шүү гэж. Ийм одоо юу гэдэг нь баяраа тээр ч юм уу Монголын комментист бол хүн болгонд гой таалагдах. Одоо чинь нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлдэг компани байгууллагын нөхдүүд болоод байна шүү дээ те. Боожгүй сууж байгаа ч. Гэхдээ зүгээр үнэн гэдэг бол яаж ч болтгүй юм бидэх байхгүй. Үнэн шүү дээ. Үнэн л байхгүй да. Одоо чинь тэр зайсан чиглэлийнхэн бол тэрийг зүгээр баг дотор хараацсан сууж байгаа би мэдчихээн хэр үзээ үзэж байгаа бол. Гэхдээ та нар зүгтдаг л үсттэй.
Энийг л болчихооч гэдгийг л ярьж байгаа болохоор бити бухимдаа бухимдсан дээр ганц нэг комментууд бас нүдний болонд харагдаад байгаа болохоор би нэг үгүй хэлмээр санагдаад. Алтан үлгийн баруунд өгсдөг автобус маш цөөхөн явах юм аа. Зарим үед нэгээс 1:30 за бүр цагаас цаг 30 минут юм уу яа чи бас арайгүй л үү. Ямар ч 20-30 минут хүлээх асуудлууд бол байдгаа гэсэн сэтгэлд орж ирсэн байна. За хүний хөгжлийн мөнгөтэй холбоотой асуудлууд их орж ирж байна да. За энэ хойхомтой нэг асуудал гарч мэдгээр болчихжээ. За юу вэ? 100 айлын гүр зул асаахад бэлэн байна гэсэн гацгтай материал өнөөдөр олон амын сайт дээр тавигдсан юм. Өнгөрсөн жил амжаад нөө засвар хийгдчих ёстой байсан 100 айлын засварын ажил бол болохоо байгаа сүүлдээ тэнд гацаан дийлэгдэхээ байгаад ямар ч байсан нэг юм түр нэг домнсон болоод нөгөөхийг наадмын хүчээр ингээд түр нэг айцсан байж байгаа. Тэгсэн сүүлийн үед бас энэ 100 айлын гүүрэн дээгүүр жоохон хүнд дац автомашин явахад савлгаа ихтэй болчихлоо. Тэгээ хашилт байхгүй, хашлага байхгүй болсон. Тэгээ халтаргаа гулгаа үүссэн үед одоо доошоо нисгэд юусэн энэ ер нь бол тэхийн янгрын халил болцсон юм шиг байна 100 айлын гүүр гэсэн. Тэгээ энийг бас нэг хотын удирдлагууд, автозамын газрын мэрэгчлэтнүүд те дарга удирдлагуудаас анхаарал авахгүй бол юмыг болсныхын дараа болчлоо гэж халагладаг биш. Бас урьдчилаад хэлж байгаа дэр нь бас нэгийг бодооч гэж би бас өнөөдөр Монгол комментээр хаягилж байгаа. Монголчуудыг бас ороод үзэрэй гэж хэлж байгаа. Тэргээр зочцог явж байгаа жолооч нар бол бүгд хэлнэ. Ямар хүн нөхцөл байдалтай одоо бүр ингээд дээгүүр нь ингээд автобус мавтуустаа гарахад бол үнэндээ амар. Хөөс дуунчих юм биш үстэй гэж бодогдмоор байгаа байхгүй юм. Олон авар нэгэндээ гэж нэрий юмыг заавал муу юм дуулцсных нь араас биш те. Сэрэмжлэх болох нь байна шүү гэд хэлж яхад нь бас нэг бодоод маануу цаануу зохицуул бол бас боломж байна шүү одоо. Нэг нүгүү те. За 10 жилийн хүүхдүүдтэй зодоо хийж байх юм аа. Сүүлийн үед энэ автобусны кондукторуудын харилцаа бол үнэхээр мудлаа гэсэн байна. За энийг заавал уншаад өгөрсөн байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр шагнал цалингаа өгөхгүй юм аа. Дарга нар гадаад яваад алга болчихсон. Маш их хүн шагнал цалингаа аваагүй гэсэн байна. Энэ чинь улмаад бас Монголын томоохон л одоо үйлдвэр нэг жилийн эцэст нэг шагнал урамшууллынхаа мөнгийг одоо төмөрлөгийн үйлдвэр Олова гэдэг одоо нэг компани байт юм байна. Тэгээд харуул хамгаалтных нэг захирлна гэдэг нэг хос хоёр гэдэг нэг хүн одоо байдгаа тэгээд ерөөсөө шагнал за шагнал биш юм а зүгээр энэ сарын цалин энэ төр хангамж энэ төр ерөөсөө өгөхгүй байна гэдэг ийм гомдол орж ин. Тэгээд одоо энэ чи юу үсттэй харуул хамгаалт гэдэг чинь одоо бас хувцас хунаар одоо тийм техник хэрэгсэл энэ төр бас байх хэрэгтэй. Ямар ч тийм хувц энэ төр байхгүй. Энэ Төв аймгийн Эрдэнэ сумын цагаан туулгын ил уурхаан Олова гэх компани харуул хамгаалт гэдэг энд ажилладаг энэ улсуудаас ч бас ийм юм ирсэн байна. Энэ шагнал энтрийн нэг хил хамгүй бас оны өмнө өгчөөл одоо бас хэрэгтэй юм болов уу гэж байна. Үлдээсэн байлээ. Сэлэнгийн түнхэл тосгонд дийзел түлш 2200 төгрөг төрлөө гинэ. Улаанбаатар хотод 1700 төгрөгөөр худалдаж байгаа бол Сэлэнгийн түнхэл тосгонд 2200 төгрөг хүрлээ. Хамгийн гол нь жоохон хомсдол үүслэ гэдэг сургаар бол 2500 болдог гэж. Одоо бол Сэлэнгийн түнхэлд 1 литр дизель түлш 2500 төгрөгөөр зарагдаж байна гэнэ. Ганцхан ачаалттай байгаа. За. Албан ёсны одоо томоохон нефт импортлагч компаниудын сүлжээтэй тэнд салбартай. Тэгсэн гэрний ганцхан сонио асуудал. Улаанбаатар хотоос 100 км байхгүй. Түнхэл тосгон. Тэгээ засмал бол засмалтай, төмөр зам бол төмөр замтай. Одоо тэнд жишээ шатгуу очоод гарах зардал гэж юм алгалт. Хаа баяуулгын тэгээ ховд урс завханд одоо жишээ нь шатгууны үн ямар ч асуудалгүй ингээд нэг юм хил ам таталтгүй ингээд шийдээд зогсоод яваад хахад хамар дор байж байгаа те хаяанд байж байгаа одоо зүгээр нэг 100 км-ийн заадаг газар ийм нуглаа гаргаж байгаа юм аа. Чи баг литр дизель тутам дээр баг 1000 төгрөг нэмчихэж байгаа байхгүй. 2500 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж байна. Тэгээ энэ одоо энэ тал руу бас нэг жоохон хараагийн талтаа тавиач ээ. Одоо энэ бас Монголын комент чинь л хэлж байгаа сан сэтгэл юм аа. За нөгөө Багнуурын балагч үргэлжилж байна. Ой наачаад дуусахгүй. Өнөөдөр энэ дуусахгүй энэ ёстой нөгөө нэг сериал гэж чинь болчихлоо шүү. За Багнуурын сериал гэж засаг дарга руу өнөөдөр гутал шидсэн хэрэг гарсан байна. Оноо бууш руу нэг шидэж яалаа нэг тийм тэр шиг юм байна. За. Тэгээ дүүргийн иргэд хоёр хуваагдчих нэг хэсэг нь бол засаг дарга сандаг очрыг балиашгэлж байхад нөгөө хэсэг нь шингэн засаг дарга гончигж авыг дэмжиж байгаа гэнэ. X засаг ноёны ажлыг томилогдсон дараа гончигч авт хөдөлгөн өгөх ажлын хэсэг Улаанбаатар хотоос дүүрэгт нь ирсэн байна. Ажлыг тийм ч амархан авч чадсангүй. Тэгээд X засаг дарга руу бол гутлаа тайлж шидсэн юм хэрэг гарсан. Шидүүлсэн нөхрийн шидсэн нөхрийн өрөөсөө гутлагдсан гуталт тэр. Өрөөсөө хар гутал ямар ч байсан Багнуурын X засаг даргын толгой хавцэр үл очсон гэж. За нэг Багнуурынхаа нэг асуудлаа шийдэх кино боллоо шүү нэр. Тэгээ Багнуурт баг хангаа тий асуудал хичнээн их байна. Өчигдөрхөн уржигдөрхөн л нөөцийн махахыг муудуулаад хайцсан асуудал яригдчихсэн.
төрийн ажил цаашаа явуулчихлаа юм л ард түмэн энэ хооронд энэ нэг жүжиг шиг энэ нэг улс төрийн энэ нэг албан тушаалын төлөө өхөн гатан тэмцэлддэг алалддаг энэний чинь цаана ард түмэн хохироод байна. 63 оныхоо төсөл хөтөлбөрүүд юм маа ярьдаг засаг даргын тамгын газар хуралддаг тий зөвлөгөө юм үргэлжилж байдаг ийм байж ах ёстой газар ч одоо нэг нэг лугаа гутал мутал шидэд байдаг шүү хүүхдүүд шүү дээ. Хотын дүүрэгдээ Батуул даргаж гисэн бас энэ асуудлыг нэг цэгцлмээр юм тий. Мэдл биш шүү дээ байж шүү дээ. Иргэдийг ингээд нэг ийм балаа юм хийлгээл яваад байгаа. Тэлийн дугааны гутлаа шид. За энэ ч одоо ямар ч битэрийн санджаа оруулах 3 4 өдөр үргэлжилж байна багнаар. За балаа юм болох юм да. За чи өнөөдөр зүүмаркийн автомашин хүлгэлсэн залуус буу гаргаж иргэдийг сүрдүүлсэн материал бас олон нийтэд хүргэж байна. Тэгээд бид нар бас энэ кино их үздэг тэрэн дотор ордог бас нэг ийм байдал нэгэн газар авчин. Саяхан нэг нөхөр портроос буу гаргаж ирээд автобусны буудал дээр зогсчихсэн иргэд рүү буудсан. Тэгээд дэлгүүрийн хаалга цоо буудсан. Тэгсэн чи одоо саяхан одоо нийслэлийн скватер дүрэгт Ланд 200 маркийн автомашин хүлгэлсэн залуус буу гаргаж ирж гудамжаар явж исэн иргэдийг сүрдүүлсэх гэж. Тэгээ одоогийн байдлаар цус дүүргийн цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа юм. Тэгээд их сурвалжийн мэдээлж байгаагаар бол хамгаалтын албаны залуус байсан юм биш үү гэсэн тийм их сурвалжийн мэдээлэл байна энэ баттай биш. Тэгээ зүгээр би бол багцаа байна л Ланд 200 хамгаалтын албач шүү баг. Наа чи нэг сагцсан баяны хүүхдүүд 18 нас хүрээгүй. Тэгээд наа чи яг юу яасан юм удаа мэдгүй зүгээр албаны усыг тодруулах хуульгүй дүүргийн одоо яа дүүргийнх нь юу болохоор цагдаагийнх нь болохоор одоо нуутдаг шийд юм уу те тийм болоогүй шийд юм юм зүйлийг хэлээд нөгөө болсон газрынх нь усууд болохоор гэрчлээд байдаг. Тэгээ яг хуу цаанаас бол бас те хэлж ярьж шалгал гэсэн юм. Комментүүд байж лээ л дээ доор нь бүр дотор нь байсан хүн ч коммент бичил үлдээсэн мэл дээ. Айс шүү үндэ бас Монголд амьд явах баталгаа алгаа те. Буу өнөөдөр буу гаргаж ирж иргэдийг сүрдүүлж байгаа хүн маргааш буу гаргаж ирсэн буугаараа буудах бүрэн боломжтой шүү гэдгийг бодмоор. Ер нь бид нар бас Монгол улсын одоо их хурл засгийн газар бүчнөө л хууль батлахын тий бас энэ галт зэвсгийн тухай хууль муулиндаа бас нэг өөрчлөлт энэ төр оруулахгүй бол тий хин дуртаа буу эзэмшиж яадаг мөнгөтэй айлын хүүхд толгонд баг үндсэндээ баг дайны зориултыг айхтар тоноглогдсон тийм зэвсэгтэй боллоо шүү дээ. Тэгэл амд явж байгаа нэртэй. Тэгээ сум байсан гэж байна тий машин дотор нь бол олон ширхэг сумтаа байсан гэж байна. Тэгэл Ланд 200 унтсан. Тэгээд хамгийн гол тодорхой мэдээлэл өгөхгүй тэгээд ингээд байна гэхээр бас сонио. Юу таагаар юу байна даа гэдэг л байгаа байхгүй. Илүү л байх гэж бодож байна зүгээр. Тийм Монгол улсын иргэн хүнд амьд явах баталгаа гэж үндсэн хуулиар олгогдсон нөгөө язгуур ирэх ашиг маань хаана явна гэдгийг л би зүгээр энэ төр засгийн удирдлагуудаас нь ихмээр санагдаад байгаа. Чи тэг чинь одоо бодлоо Америкт чинь сая ингээл 20 хүүхдийг те сургуулийн дунд насны хүүхдүүд ингээд л одоо Америкчууд юу гэж бүгд л одоо татгалзаж штэ. Шийдвэрээс бүгдээр өөрсдөө солиод дугуугаар солиод гэж чинь ийм ажиллаж манайх бас арай буруу юм байна. Хэрийг өөрөөж байгаа юм уу яаж би ойлгохгүй. Тэгтэл Монголын залуучуудын ухамсар сэтгэлгээ тэгж их доошоо орсон юм уу бас тий. Зүгээр Монголын залуучууд бол дэлхийд гарч байгаа шүү дээ оюун ухаанаараа. Дэлхийд бид нэр гайхуулаад гараад ганц нэг гэн тий. Зүгээр юу гэдэг нь тий баян аавын ч юм уу эсвэл бэлэн хөрөнгөн дээр төрсэн бас тэрэндээ сагцсан иймэрхүү зүйлүүд бол байх юм аа. Тэр бол улсын хурл бас нэлээд том бизнесмений хүүхд бас нийслэлийн багангаа дүрхт тий. Цагдаа нар руу буу гаргаж сүрдүүлжсэн хэргийг өнгөрсөн жил л одоо комментээр ярьж л байл. Тийм баян байж болдгоо л яах вэ тий? Наад 200 юу чи уналгүй л яах вэ гэхдээ бас тий. Бас нэг зүгээр ингээд явах нь бас хайшаа чинь тий. Хүн бол хүн, хүний амь бол амь л واخгүй та. Тэнд бол ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Адилхан хүн тий. Автобусандаа суугаа явж байгаа дорж тий. Монгол улсад үндсэн хуулиар олгогдсон хэрэгтэй л واخгүй. Тэр лаанда унтсан явж байгаа тэр залууч л бас л тийм л хэрэгтэй шүү дээ. Бас бодчихийдхүү. Бодчихё манайхан бас тий. Цаашаа бодчих нь байл. За өнөөдөр бол Твиттерт бас нэг яригдсан гол улс төртэй холбоотой зүйл их юм бол им их бол улсын хурлын дэд дарга болох нэ гэдэг юм мэдээлэл. Чи сонссон бах тий. Тэг сонссон бах гэж бодож байна. Өнөөдөр баг батлаад явуулчихлаа. За тий им инх бол гэдэг маань бол мэдгүүлгүй манайхан бол хэлэлцгүй ерөнхий сайдаар ажиллаж байсан Улаанбаатарын зөвхөгчөөр ажиллаж байсан их хурлын дараагаар ажиллаж байсан. За яг хөө тэгээ явсан тэгсэн чи өнөөдөр бол бас нэг ийм зүгээр явлаа. Им их бол улсын хурлын дэд дарга болох нэ. Гадаадд заримдаа жижигрээд гадаадууд тий. Заримдаа жижигрээд заримдаа бүдүүрдэг сонин дарга гэж андуурах үедээ ягаад тэгэхээр нөгөөх нь ийм их бол нөгөөх нь зээ их бол тэгэхээр хоёр их бол нөгөө нэг энэ дараа нөгөөх нь баг даргацаа гадаад ингээд тий очиад ихээр өгсдөг агшдаг ийм зүйл болох ч гэдэм үү зүгээр энийг нэг наргаа байдлаар ч ингээл янз бүрээр л явлаа гэхдээ улсын хурлын дэд дарга бол тий өнөөдөр батлагдаж ах байна. Миний зурглаач энэ артлыг нэг бариад гаач ба. Үзэгчдэд харагдах нь уу? За наа чи нэг асуудал явсан. Мэдээллийн чухал цэгмээ сайт дээр гаргасан. Баяраа тэр яриад байгаа. Гараад байна. Энэ тавхтай хоолн дээрээс гарч байгаа. Жон ба. Тэр наа Жон ба. Өшөө жоохон ойртол бол үзэгчдэд харагдан да. Яг одоо тэр чухал цэгмээ нэгцэн тамганы доотлол дээр үйж. За харуулж ирсэн. Одоо нөхдүүд ерөөсө жоомоор хоолоо хачирлаад хүний ширээн дээр тавьж өгдөг болж байна.
Энийг Япон, Солонгос хоолны газруудыг нэр нэг жоохон зэгцэлье. Чи одоо юу гэдэмтэй те одоо нөгөө вирус их Улаанбаатарын төрөвч хитвчийг үнэндээ сэгсэрж штэ. Тэгээд ард нь бас нэг жоохон боломжийн чанартайхан шиг үзүүлдэг тийм байхгүй бол чинь монголчууд нийслэлчүүд юунд мөнгө төлөөд яваад байгаа юм бэ гэдгийг бас бодмоор шүү дээ. Олон ярьж байгаа шүү. Энийг би нэг удаа зүгээр яг нэр усын өнгөрөөч гэдэг маргааш асуудал материал нь бас тодорхойд гараад ирнэ биз. Ийм зүйл нэг биш удаа гарч байгаа шүү. Одоо чинь энэ дээр маш тодорхой харагдах тийм үү? Үхгцэн, хажууд нь аймад те. Тэнд наалтцсан гэдэг одоо бүх хэлбэрийн байж болох бүх жом одоо энд байж байгаа байхгүй энэ нэрс цаа. Чи юу юм бэ тийм. За тэрнээс гадна өнөөдөр бас бэлгэм сонссон бах те. Нилээн одоо юу гэдэг нэг газар одоо те нэг 4 хүн хөргөгдлээ гэж сонссон бах. Харин тий. Тэрийг одоо тэгээд хууль мэргэжлийн тэр юу яацсан гэсэн мэргэжлийн байгууллагууд ямар ч байсан шалгаж байгаа гэж ямар ч байсан нэг жоохон тодорхой олцгоо. За тий тодорхой нэг жоохон баримтыг жоохон ягтлцээж олон нийтлэг. Тэгээд энэ дэр юу гэж хэлэх гээд байгаа өнөөдөртөө ямар ч ингэж маргааш одоо үнэхээр тэр хариу энтер нь гараад их юм бол бас л нэг одоо бидний ярьдгаар бол халуун тоомгоо гэл тий нэг л хэрэгэлдэг л байх. Тэгээд тэрнээс болоод ингэж идчихсэн шүлэнд нь элдв янзын бодис ороод тэрнээсээ хордоод гих мэтлэн ойр өдрүүдэд алтан байгууллага хүмүүс бол баяраа тэмдэглэж байгаа ойлгож байгаа. Гэхдээ зөвхөн амттай шимттэй чанартай бол авах гэж л идэх гэж л орж байгаа байхгүй. Эсвэл юу гэдэг нэг амтнд найр хачирсан ч юм уу эсвэл нэг ялаа шумуул жомтой ч юм уу юм идэх гэсэн юм биш. Энэ дэр нэг Монгол бас мэргэжлийн хяналтын байгууллага гэж одоо бүр үнэндээ нэр бүс гачин газар байна. Бодлоо энэ хэрүүл хийгээд идэг тэгэл ингээл зүгээр чи дарга би дарга чи л болохгүй би болцсон болохоор болохгүй гэл ингээл үзээд идэг. Үгүй ажил нь ард нь яаж яваад байгаа юм бэ гэдгийг энэ мэтийн жишээл харуулж шээ. Тийм бас бодолцмоор энэ баярын өдрөд үргэлжлэж байгаа сануулж байгаа шүү дээ. За ингээд 2 минутыг өгсөн байна. Яаралч мэдээ нэвтрүүлгийн ихэд төгсгөлд бас хүмүүс нэг талархлаа илэрхийлээ баярлаа гэдгийг хэлье гэж бодсон. За бэлгийн зургийг барьж. Энэ зургийг чи бариад үзэгчтэй харуулж. За наад чи нэг 2 жоох байгаа. Үзэгч маань харуулж байгаа тийм. Баянзүрх дүүргийн 14 дуурны иргэн мөнх цэцгийн консул 15-ийн 367 тодод орсон сууж байгаад 2012-ны 11 өдөр нэг галт шатаа гэдэг наадлын нөхөө чаавс ингээд одоо тий цаад хүүхд одоо ингээд энэ жоох хүүхд юм бэлээ тэгэж чаавс. Тэг хамгийн гол нь яасан гэсэн гэхээр 2 настай хүүхд одоо гэр орон байхгүй ингээд ийм асуудал болоо болж ирснийг битэр хэлжсэн туслая гэжсэн хүмүүстээ баярлалаа. Би энэ дэр юу гэж хэлсэн гэхээр одоо орхоронгүй ингээд явж байгаа ч гэсэн за танаа байгууллагын буюу Монгол комитетийн хамт олондоос баярлалаа гэдэг хэлж байгаа юм байл. Ягаад гэх юм бол битэр чи нөгөө туслая гэсэн хүмүүсийн хүсэлтээр тэг хүмүүст ингээд хэлж өгсөн чинь за яг хөө тэр явуулсан өдөр бол яг нэг 400-аас 500-аад мянган төгрөгийн одоо яг хөө мөнгө бол цугласан юм билэ. Тэгээд энэ дээр бол яасан гэхээр энэ ажлыг зохион байгуулж байгаа хэсэг гэдэг ч өнөөдөр ярьж уулзсан. Тэгээд хүмүүс маань бол нөгөө данс нь бол ингээд урталтаа 4 тэгтэр нүцлэх бол тийм байт юм байна л да. Битэр чи бас мэдхгүй андуурж тийм жоохон бодолцсон байсан. Тэгээд хүмүүс нөгөө нэг ингэж харддсан байл да. Яг нь цалингийн карт гэхээр нэг хүний юм руу орчхууч гэдэг юм уу те. 4 тэггүй юм байлаа. Тэгээд 57 53 39 70 93 гэсэн дугаарт одоо орсон энэ хандив мөнгнүүдийг нэрстэй устдаа за он сар өдөртөө цагтаа нь одоо бичиж ирүүлсэн билээ. Тэгээд хүмүүс маань бити буруугаар ойлгоорой. Тэр хандив явуулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлж байгаа юм байлаа. Тэгээд энэ дээр бол за ингээд 60 мянган төгрөгнөөс ахуулаад 50 мянган төгрөг 10 мянган төгрөг 20 мянган төгрөг ингээд ямар ч нэг 17 нэг 20-д хүн тусалсан нэг 50 мянган төгрөг тэгээд яг энэ хэсэгт амьдэрдэг өндөр настангууд маань бол нэг өдрийн бас юус бол хандвилж байгаа юм байлээ өгж байгаа юм байлээ. Тэгээд хамгийн гол нь зөв шударгаар дансан шүү гэдгийг бол яг энэ хүмүүс бол яг зохион байгуулж байгаа хүмүүс маань бол авчирж өгсөн юм. Сэтгэл гаргаж хэрэг алга тийм үү? 504-өөс 1000 за 50 60 гээд 10 мянган төгрөг явуулсан бүх хүмүүст баярлалаа. Энэ дээр бас нэг хүнд баярлалаа гэж хэлэх юм одоо хүмүүжж байгаа гэж ярьдаг тийм хүүхэд бол хүүхдээ харахад хүмүүжж байгаа хүүхэд хүртэл үзээд тэгээд нөгөө хөдөлмөр эрхлээд нэг өдрийн цалинч гэдэг юм уу тийм мөнгийг авдаг ч тэр мөнгөө 20 мянган төгрөг 10 мянган төгрөгөө ингээд явуулсан юм байлээ шүү. Тэгээд маш их баярлалаа гэдэг ийм цагаан сэтгэлийг бол ирүүлсэн байлээ. Бид коммент нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ хүү хандиг 5 10 500 гэлтгүү явуулсан бүх хүмүүст баярлалаа. Тэгээд хэрвээ та бүхэн туслая гэж байгаа бол энэ бол яг эзэндээ хүрэхээр очиж байгаа шүү. Дэлхийн зүйтэй агш болж байна тийм. За өнөөдрийн нэвтрүүлэг бас өндөрлөх болж байгаа юм да. Тэгээд одоо юу гэхгүй дээ. Тэгээд Монголын амьдрал эмгэнэлтэй л байна да хөрх тий. Энэ дайны асуудлыг шийдээд өгчих төр зэсэггүй тий. Энэ дайны зовлонг одоо зохицуулчих. Тэгэхэд Баянзүрх дүүргээс хорооны удирдлахгүй байна гэдэг маань өөрөө юу юм бэ гэдгийг л харуулж. Тэгэхээр Баянзүрх дүүргээс хэдэн улсын хурлын гишүүн байна. Хамгийн олон их хурлын гишүүнтэй. Тэгээд сайд удаа бүгдэнд нацгаж авах байхгүй.
ганц гэр зохицуулж чаддгүй төртөө ард түмэн гэхэр л бид нэр яандаа нэр тий. Одоо юу гэхгүй дээ тэгээ монголчууд мөн санаа сэтгэлээр бити унаараа бүгдээрээ нийлээд зүтгэхэд тий 20 ангиас хүүхэд хүртэл 20,000 төгрөгөө хандуулаад илгээсэн байна бид нэр юугээр дутгавдаа тий энэ хүүхэн бандад одоо ингээд бас нэг цаашдаа бас нэг амьдрах их сүчийг бас бэлгэлийн хайрлыг хэлмээр байна. Мэдээллийн импорт сегмент сайт Амбергштийн тоглолтыг Канадч мөнгөөр үзэх санал дэмжигдлээ гэсэн гитарчин үүсгийг өгсөн материалыг олон нийтэд хүргэж байна. Энэ санаачлагыг дэмжиж хэрэг зам барих юм бол мөнгөний Канадад өгье гэсэн уриалгыг би бас Монгол комментийн зүгээс нисгэж идэггүй. За нэвтрүүлгийн өрөө явж байгаа. Зүг үү тий. Тий маргааш 18 цаг тэг минут. Энэ санаачлага зүг үү билгээ. Зүг гэж ойлгож байгаа. Зүг юм тий. За Канадад өгөөд байгаа. Ханаграм тавьчихлаагаа бол Канадас мөнгө л өгч идэг. Байгууллага 500 700 саяар мөнгө авч бол хэрэг байхгүй. Уул нь бол тийм биз. За маргааш 18 цагта уулзсан нэвтрүүлгээрээ хэлээд өндөрлөө тий. Монгол комментэд нэгтгэе.